Явцсан уу? Нэвтрүүлэгт гэх юм уу? Нэвтрүүлэг юм уу? Ингээ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Би Улсын филармоны гослол дуучин Дэлгэр хоёр байна. Энэхүү нэвтрүүлгээр өөрийн хань тунгалаг тамир за мөн төрсөн дүү од мандахтайгаа оролцож байна. За ингээд танилцуулъя. За сайн байцгаана уу? Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Тунгалаг Тамир гэдэг Улсын филармоны симфони оркестрийн флейт хөгжимчин байна. Сайн байцгаана уу? Намайг од мандах гэдэг Дэлгэр хоёрын төрсөн дүү. Хөгжим коллеж Монгол Улсын консерваторийн дөрөв дулаачин төгсөх курсын рейтинг эрхэлдэг. 2006 онд Баатархат Москвагийн нэрмжит улсын тэргүүний 33 дугаар сургуулийг төгсөөд тусчилдээ төрийн сэрхэлд ардын жүжигчин гончиг сумлагийн нэрмж хөгжимч коллежид элсэн орсон. Тэгээд элсэн орсон цагаас л энэ бүсгүйг ер нь олж харсан л да. Тэгээд олж хараад тэгэл яваалайсан тэр үед тэгээд нэг өдөр одоо танилцах тийм завшаан олдсон. Тэгээд тэр үеэс хойш минь тустай явдаг болсон. Тэр үед болохоор ахын дөө гэдэг. Манай болохоор намайг дээг ахаа гэдэг. Тэгэл айгуу тийм ах дүүгийн барилгатай одоо явсан. Тэгж явж байгаад дүүгээ 8 дугаар ангид 5 дугаар сургуульд 8 дугаар ангид байхад нь 2 анги үлрээгээд 6 дугаар ангид хөгжмийн хэлжигт флейт хөгжмийн ангид Одоо яг миний оруулсан. Одоо манай гэр бүлийн хүн манай эхнэрийн одоо мэрэгжил флейт хөгжим. Одоо флейт хөгжмийн ангид 2 анги үлрээж оруулаад их өдрийн хөгшин байсан шүү дээ. 2 анги улрааж оруулсан. Тэгээд дүүгээрээ бас далимдуулаад мэрэгжил нэгтэй болохоор дүүгээрээ далимдуулж яаж ийж гэж орж ирэх гээд манай дүү ер нь хэр байх шиг байна. Ер нь болохоор нөө далим уулзах тийм шалтгаан гаргаад байгаа шүү дээ. Тэгээд яг танай дүү чи уг нэг авьяастай юм аа. Уг нь гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ер нь иймэрхүү байлтай гэж явж байгаа л тэгээд нэг гэр бүл нэг гэр ороод тэгээд гэр бүл болцсон. Тэгээ ер нь бол одоо манай дүү бол одоо тэгээд битүүрийн одоо танилцах одоо золиосон мэдээгүй. Тэгээ ямарсан мэрэгчлэрээ тэгээд флейт хөгжмөөрөө төгссөн. Тэгээ одоо дуулаачаар ороод одоо ингээд төгсөх гээд явж байна. Битүүрийн хувьд бол одоо 2 сайхан уран бүтээлтэй. Одоо том охин маань 7 настай. Одоо миний төгссөн 33 дугаар сургуульд сурж байна. Хүү маань 5 настай цэцэрлэгт явж байна. Одоо тэгээ ингээд битээр одоо 2010 онд гэр бүл болсон гэдэг чинь одоо ингээд 9 дэх жилдээ ингээд сайхан өдөрлөө зохиогоод өдрөөр алхамаар урагшаа алхаад явж байна. өөрийнх нь ярьснараа л ингээл амар ингээл гүүгээд аваад ингээл сууц юм шиг яриа л юм л да. Яг үнэндээ бол ерөөсөө мэдэгддэггүй байсан шүү дээ. Ингээл яг сайн үг нь мэдэгдэггүй. Тэгтэл айгүй тийм сайн л юм шиг санагдаал байдаг байсан. Тэгээл яа ерөөсөө тэгэж илчилж мэлчиж юу нь хэлэхгүй шүү дээ. Айгүй тийм татгшаана байсан тэр үед. Түлээ царайла. Тэгээл би ямар ч яасан айгүй халамжтай. Тэгээд эмэгтэй хүнийг айгүй сайн хайрладаг. Тэгээд амар ойлгодог. Нэг гоё тийм өөрөө ирэхгүй л ингээл зүрхэнд орсон шүү дээ. Айгүй сонин. Тэр үед бүр үнээр миний нөхөр болох ёстой хүн гэд би бүр шийдсэн. Тэгэл би одоо бүх зүйлүүдийг одоо хүлээн зөвшөөрөө те яаж асан болохоос энэ өрхийч гэж баг хэлээгүй шүү дээ. Нэг мэдсэн чил үргэцсэн байсан. Манай мэрэгжлийн их ч ингээл давтаж би хараад үздэг нэг эз манай гэрт ирчих. Би гайхаа яасан юм бол ойлгохгүй гэр тэгсэн чинь ингээд золиосонд явцсан байна. Гэтэ тэглээ золиосонд явлаа гэдэгтээ буруу таагүй шүү дээ. Энэ бол маш том боловсролын хувьд маш том нөгөө мэдлэг дуучин хөгжмийн мэдлэгтэй юм гэдэг чинь асар том. Энд чи бол ерөөсөө нэг тийм шатар нүүж байгаа юм шиг юм болж байгаа юм л да. 8 дугаар ангийн хүүхд 2 жил үлрээд 6 дугаар ангийн хөгжмөжгт орчиж байгаа. Тэгэхэд за би бол шууд ерөөсөө ямар ч онлайн мэддэг хүн байхгүй шууд төгсөөл хөгжмөжгт орсон. Тэгэхэд бас одоо ноото одоо онл тэгээ сурахын тулд бас нэлээд хугацаа алддаг. Тэгэхэд хөгжмөжгт ингээ орчхоо 2 жил чи алдчихлаа. Тэгтээ
буцаад төгсөө дуулаач руу ороход чи нэг бэлтгэл курсыг сурахгүйгээр шууд нэгдүгээр курст орохоор чи ядаж нэг жилиг бол нөхөн гэдэг байгаа бас тарих угаалт явагдаад байна шүү дээ. Тий, тэгээд энэ нь бол ингээ хугацаа алдахгүй байна гэдэг чинь дуулаачид ороод бол маш хэрэгтэй юм баггүй. Тэгээ өөр төр одоо гарсан алдаа дүүдэр бас гаргахгүй бас бодсон. Тэгээд давхар юм бодчихлоо явна л да. Ер нь бол амьдрал гэдэг бол надад бол төлөвлөгөө санагдаад байна. Анхны охиноо юу тий бас л нөгөө гинтийн яг л нэг оюутан байхдаа тэгэл хүүхэд те юуч мэдээг байхдаа тэгэл хүүхэдтэй болно гэсэн баг төлөвлөгөө баг байгаагүй шүү. Гинтл ер нь хоёр хүүхэд хоёулаа л яг ингээд гинтийн бэлгээр ингээ олцсон. Тэр болгондоо бит хоёр дандаа ингэж баярлж өгцсөн. Тэгээд л хоёулаа тэгэл гисэндээ тэгэл анхныхаа том охиныг тэр 3D байхаа яг гарч ирсэн байхгүй 2012 онд гараал ер нь ингээл хүмүүс ингээ шуугж явах үеэр мөхатер хэмжид үзүүлээд тэгэл яг нэг суулгалынхаа хараалал. За энэ толгойн энэ гарна ингээл гэсэн чинь би бүр яг тэр үед бүр шууд уйлцш. Тэгсэн чил яг нөгөө тэр эхоныхын зурган дээр ингээ хөмсгөн ингээл зангираал бүр ингээл явцсан. Тэгэл эмч маань хүүе чи ингээ уйлаад тахаар энэ хүүхдээ хардаа бүр хөмсгөө зангидсан байж тээ ингэж болохгүй штэ чи. Одоо энэ тайвшир гээл. Тэгэл би ч юм бүр ингээл шокнд ороо за тайван бай гээл. Тэгсэн чи өөрөө ирэхгүй тэр хүүхэд нь бүр ингээл энийгээл өөр ингээл тэгээд хэлжээс ахгүй надад за чи ингээ анхны жирэмслэлт юм байна. Чи ямар ууртай ч юм уу те бухимдчихвэл хүүхэд чи адилхан бас юм байна. Чи энийгээл жаргалтай байх юм бол олон мөх чи ингээл баясгалантай байх юм байна гэд яг тэр үед яг анх удаа мэдчихэж байгаа байхгүй бүр амьдаар бүр 3D-гээр ингээ хараад ингээ тэр үеэс тэгэл амар гоё сонир мэдрэмж өгд юм байна. Тэгэл тэрнээс хойш тэгэл энд хүүхэд байгаа юм гарны дагаад хөлний дагаа гэл тэгэл дэгийг за яар гээ ярьцаа би тэ яаж ярьж байгаа дотроо гэж амар инээдтэй. Bluetooth-ээр ярьж байгаа байхгүй. Тэгэл яг болсны дээр яг хүүхэд гарч ирэл хүүхдээ тэврээл байж хахад бол зүгээр би нэг л юм надад бодогдсон. Урд нь одоо гэр бүлгүй үр хүүхдгүй байх үеийн ер нь хүний амьдрал одоо тэр залуу хүний амьдрал гэдэг нь нэг юм яг хаашаа явах нь мэддэггүй тэг олон салаа тийм зам байгаа л одоо зөвч зам, бурууч зам, өчнөө олон янзын зам байдаг юм шиг. Тэгэхээр яг ханижилтэй болоод өрөвтэй болоод хүүхдээ тэрээр байж тэр бүх зам ингээд нэг том зам болчихдөг юм шиг надад санагдсан. За тэгээд одоо нэг юм бүрсэг одоо тэр цаашаа явах зам маань одоо харагдах байдал нь одоо тийм бүрсгэр байсан бол илүү тийм тод болж ирж одоо 3D гэдэг шиг те одоо тийм одоо HD гэдэг шиг те одоо яг тийм болж одоо тэгэж харагдчихсан л та. Тэгэхээр би одоо энэ хүний төлөө гэр бүлийнхээ төлөө өөрөө хүүхдийн төлөө ингээд амьдрын зүтгэн гээд ихээр илүү одоо нөгөө зоригтой болохоор хүн ямар байдаг л те яг л тийм л байдаг. Бит хоёр ч айгу жоохон айгу алалцаж өссөн. Гэтэ айгу нөгөө нэг хол зайтай л 8 насны зүрхтэй юм чинь айгу их алалцаж өссөн. Тэгэл алалцчихсан. Нөгөө манай нэг нохоо байдаг үсийг айгу их гүлгэлдэг. 10 хэд гүл гаргадаг Рекс гэдэг нохоотой. Тэгээд тэгсэн чинь тэр нохоо манад нэг ингээл зунгөлөхгүй юу. Агаад хоёр ч зуны амралт талцаа хийх юм баггүй. Би цэцэрлэг мэтрэлтэйсэн баг. Хийх юм баггүй ээж ажилтай авцаа. Ойлоо нэг гүлгнүүдийг гэрт нь оруулж ирэл. Агаа нөгөө нэг юу хумаар нухаж хөлгөл нөгөө байшин доогоор орчдөг. Гүлгнүүдээ гаргаж ир гэртээ оруулж ирж байгаа. Өө игнэс тавьж байгаа шоомоо хоёр тэг гүлгөр морь уралдуулсан. Гүлэг уралдуулсан. Гүлэг уралдуулсан. 9 гүлгийг ингэж цовроор тавиад 2 гүлгийг хоёр талд нь тавиад шоо хаяал. Тэгээ нөгөөдөл чинь ингээд хоёр зүмэл. Хоёр тишиг ингээд. Ийшээ ингээд байж л та. Тэгээд миний гүлэг төрүүлсэн. Тэгэж тоглож моголдог. Айгүйх. Тэгэл манай ах чинь бит хоёр чинь нөө нэг агаа усанд явна. Тэгэл хурж ирэхэд гэр цэвэрх юм гэл. Агаа ирэхэд гэр цэвэрлэх бол амаагстай яг алсан гэдэг. Гэр мөр хамаагаа маа цэвэрлэл байж идэл нэг юм дутуу үлдээсэн ч юм уу нэг юм ангатал. Чи амар болж байгаа юм чинь ёо. Тэгээ ээж хурж ирнэ. Ээж хурж ирэл та хоёр яасан? Бит хоёр гэрээ цэвэрлсэн. Агаа цэвэрлэв би цэвэрлсэн хэлчмээр байдаг хэлж чадахгүй юм чи дараа нь хавлаад нэг. Тэг тийм айгүй хөвгөлтэй янз бүр их зөндөө болдог гэсэн бүр. Дараа нь дэссэн. Нэг Мартин аймаг болтыг.
Мартин 8 чинь манайх чинь 10 жилдээ л нийтэнд авих дуулдаг байсан. Тэгэл дуулсан мөнгөөр дүүдээ бэлэг авсан гэдэг ч аахгүй. Ингээл унтаал сэрсэн чинь л ширээн дээр нэг юм байна. Юу мэддэхгүй нэг бурхан юм уу? Юу юм бэ? Ойртоо татсан чи би нэг багасаа бар байг хүсдэг гэсэн. Манай ээж надад бар бизээч авч өгдөг. Хөл гарын салгаа ичдэг. Тэгсэн чи хизээч бар авч өгдөг. Тэг ингээ харсан чи бар байна. Энэ хинийх юм надад өгж байгаа мó гэсэн чи. Үгүй яблахгүй юу. Манай ээжид нэг Мартин 8-ны бэлэг гэх нэг альбом ч үлээ нэг тийм юм өгсөн. Өөрөө тэгэл нэг бэлэг зураг мурга хийнэ гэл. Надад бар авц. Нөгөө бар гэн гал марна ингэж хөдөлтөг хөдөлтөг нугарч муурдаг. Нөгөөдгөөс нэрээ бүр одоо л байдаг шүү дээ. Тэр 2005 онд лөө 2006 надад өгч үзгээд 63 жилийн өмнө өгчсэн бар одоо л байдаг шүү дээ. Тэрний бэлэг хамгийн их Мартин нэмэр хагас авч ирсэн. Тэгтээ тэр бар гэж бүтэн ориг биш, хагас ориг ба. Хагас ориг хөлн ингэж өвдгөөрөө нугалардаг ингэж сууж муудаг тийм бар байсан шүү дээ. Нилээл үнтэй авсан баг та гэж бодоод байсан. Хагас ориг үү? Бүтэн ориг нь бас арай болохгүй байсан юм. Ерөөсөө надтай тэгэж нэг ахын дүү гэж нэг гоё ярьцгаа тийм байдаг юм гэсэн. Үүднээс жоохон бахт авир дэгдэг гэсэн шүү дээ. Одоо бол гайгүй. Гайгүй гэдэг. Миний ах чинь тэгтээ юу штэ айгуу тийм даруухан юм шиг хэрнээ цаана айгуу тийм марзан тийм хүм болгоогаас мэддэм дөө янз бүрийн интент очиод юм яриа суучдаг. Манай багш манай муу талигч өгсөйдөгс энэ дээгэл интент коридорт мортолгүй ант инээлгээ суудаг байсан. Чав чи ингээл нэг давхар мохортоос ангалзаа суучаа гэх юм. Адилхан юм шиг байна бас. Тэгэл одоо гэж бодоод хахад тэр хол зайтай тэгээ дээр нь хүйс нь өөр тийм болохоор ерөөсөө яг гэж нөө тоглох ага тоглох уу гэдэг. За тэгээхээр бар бай гаргаад тэгэхээр яаж тоглох. Тэгэл нэг л ахархаал байдаг. Тэгэл ерөөсөө нэг тийм юу байдаг. Гэхдээ бас өөрхөн бас удаа бас тоглодог л байсан юм шиг. Кассетний хөгжимтэй нөө ингээд кассета гэж дарж яадах хгүй. Давхар дараад шууд бичдэг шүү дээ. Тэнгүүд хоёулаа ректор бичиж байгаа л хоёулаа дуулдаг. Тэгэл дуул шатуулаад тэгээ буцааж хөвлөж сонсоо л тэр хоёулаа тэрэндээ баясаал инээгээл тэгэл тэр байж идэг. Тэгэл орой ээжиг ажиллаас ирэхээр өмнө хоёулаас ээж гэрээ цэвэрлээ. Цэцэрлэгээс нь аваа те. Цэцэрлэгээс авангуудаа хөлтөөд алахгүй шүү дээ. Төрүүлээд гүү. Тэгээ гүйлгчээр хойноос нь өөрөө усгүй. Гүүчдэг байхгүй амар хол гүүчлээ гэл. Эргийн хараад яг ардаг гэсэн алхсан юм шиг. Яа хэл төрүүлээд гүү мүү чулуу молоо үжиглүүлсэн аваа. Би ч үжиглээ тэгэл гүүж байгаа юм чи. Тэгээд юу нөө нэстэг тав гэж тоглоно гэртээ. Агаач нөө хевстэй амар тав мав шитэл намайг зүхт болт гээд над руу тав шитэл. Тэгээ нөгөө тавгаа хагалч чи хагалсан шүү. Бараг шигж байгаа юм. Тэгээ нөгөө хөдөр мөдөр тэгэхэд чи хөдрийн ан гээд кино гардаг гэсэн те. Кино гардаг. Нөгөө хөдрөө ингэ шитэл хүн ингэ шитэл хүн алдаг. Зооч мож алдаг гэсэн чинь чи нана бэж хөдрөө гэж ингэ би бохтах гал нуруу шип гэж нөгөө ингэ урж байгаа юм чинь. Яа гэж өвөлтөг. Тэгээ өөдөгт вооч одоо цаасан доо өгчөөд уйлаад байгаа юм. Би өөрөө та намайг ингэсэн би өөрөө чадахгүй юм чи агаа тэрийг мэдрүүлж чадахгүй амар өвдөж байгаа юм чинь ёо. Амар зүсээ. Тэгээ надад нэг юу идэв шүү. Намайг жоохон бахад нэг манайх ч бас айл юм чинь амьдрал босч ёо нэ тэр тэгэхэд л их ядрахсан байсан биш байгаа би тэгж удаад идэх. Мах будаагаар ингээд будаатай шүлээж идчих байгаа байхгүй юу. Агаа надад за гэл хоол иж өгчих. Би өлсөдөл гэсэн шүү байгаа. Тэгээл тэгсэн чинь нэг будаатай шүлийн нэг тийм цагаан шүлтэй нэг зүгээр дам мах будаатай өөр тавс мавстай лсэн. Тэгээл тэр миний амьдралдаа ч хамгийн гоё болоо. Одоо л бодогдоо дахиж идэх. Би өөрөө хийж идэх гэж чадахгүй маа. Шүлэн нэгдэж тийм гоё цагаан өнгөтэй болохгүй. Ягаад ч тийм гоё амттай болохгүй. Одоо л ингээд сэтгэл шингэсэн. Тий, ахаад идэж би тийм гоё амттай будаатай шүл идээгүй шүү дээ. Тэрийг нэг хийж идчихэл нэг насыг. Аль болох дандаа л зөв зүйлийг хийж, зөв зүйлийг ярьж, дандаа ухамсартайгаар ингэж боддог болохоор бүх зүйлд нь дандаа харах болгондоо баярлж авдаг шүү дээ. Яа тэр хийж байгаа юм дандаа үнэж байдаг, чин сэтгэлээсээ байдаг. Тэгэл өөрийнхөө аав гэдэг үүргийг сайн ойлгодог, хичээж явдаг, улам л дээшээ оргилж авдаг тийм хүчтэй ганцхан аав ч ахын хувьд, хүүгийн хувьд хүртэл тийм ухаалаг болохоор мундаг л гэж боддөг шүү дээ. Тий. Жижиг зүйлээр хүртэл одоо төрөөд хоёр дөргөд хоёуланд нь
хамт дандаа хамт төр хүртэл нэг хүүхдтэй ингээд гартайгаа хамт ингээд эн чинь бас тий эн чинь бас бас зориг тий дээрээс нь хүүхдтэй нэр хүүхдтэй хүртэл дандаа нар мандж яхад хүүхдтэй ингээд нэрийг нь ингэж өгдөг. Хоёр хүүхд хойлон ингэж. Би тэрийг ингээд нөхрөөс л харж байгаа байхгүй юу. Тийм жишээний ер нь аав хүн тий ямар байх хэвээр ямар хариуцлагатай байх хэвээр гэдгийг ухамсарлцсан. Тийм болохоор л алхам тутамд нь л тэр нөгөө яг үйлсүүдийг нь харах болгондоо л дандаа баярлж бахархаж тэгээд нэг гой ингээл бялуурна гэдэг штэ тэгэл яддаг штэ. Тий. Мартин амнаар чинь ялаа. Мартин амнаар их чинь дандаа тоглолттой байдаг штэ. Яг л нөгөө яг бидний ажил чинь яг баяр ёслолоор хүмүүсийг баярлуулдаг учраас бид нар бас нэгт ажиллаа тавина л та. Тий. Зүгээр гэртээ бол яг нэг гарынхаа хоолыг хийх юм бол тэр нь л аз байгаа бол миний хувьд яаж жаагалаа шингээж. Голиаш амирлаа хийдэж ш тагаа. Өөр багасаа л хийдэг ус. Төмс нухаа. Турита голиаш тэгээд төмснөө очмаар тэгэл ер нь гэхдээ амар сонио өрнөц цохоогоо холчтой ш. Тэгээ цохоогоо хоол их дээрээс давсан надлахгүй. Өнөрлчдэг ингээл хийгээд байна. Яа хара зүр хар. Би мэдэж байна чам хоол хийж яхад энийгээ инг тэг гэхээр ямар хэцүү харин тий хүлээж гэл. Тэгэл юм хийгээл тийм тэгэл юу болох вэ гэхээр нэр өмнөөр сонин өвөрмөц ерөөсөө ингээд тийм амар гоё амттай. Хоол хийгээд байгаа ч хор найруулаад байгаа ч юм шиг. Тэгээ гараас нэг авахгүй 3-4 цаг л уух юм тэгж байж. Өш наа хоолч болж үнэртүүлээд ухаа. Тэгж байгаа нэг юм гаргаал тавьдаг. Тэ амар гоё. Та гоё хоол. За миний амьдралд хамгийн эрхэм байдаг эдгээр бүсгүүчүүд үү? Миний ээж, миний хань дүү, миний охин, миний багш тий. Одоо миний хатам ээж яг ингээд эрхэм бүсгүүчүүд байдаг. Тэгээ энэ бүсгүүчүүд маань дандаа инээж явуулдаг. Дандаа аз жаргалтай байх болтугай. Дандаа аз жаргалтай байхын төлөө би бас өөрөө хичээх болно. Ингээд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Та нартай бүгдэнд нь маш их хайртай шүү гэж хэлдэг. Сүлжсэн хаагэрцгэн чи шүдэр хэрүү чихридэ сүн цайхан сэтгэл чи хүйтэн жавар хурчихридэ сүн цайхан